Сайн байцгаана уу? Өнөөдрийн сэдэв бол яагаад зарим хүмүүст сайхан зүйл тохиолдоод заримд нь дандаа муу, онцгой зүйлүүд тохиолддог вэ? Үүний хариулт нь талархал юм. Энэ чухал талархал бол эерэг зүйлийг татдаг яг л соронц гэсэн үг. Энэ нь хайрыг татна, аз жаргалыг татна, эрүүл мэнд, санхүү, мэдлэг, амжилт, хүсэл, таны юу хүсэж байгаа бүхэл сайхан зүйлийг татдаг. Та талархсаар байвал энэ сайхан зүйлүүд нь томроо л байна гэсэн үг юм аа. Жишээ нь яг ижил нөхцөл байдалд амьдарч байгаа хоёр хүн байна гэд авч үзье л та. Эхнийх нь болохоор гомдлоор амьдардаг, хоёр дахь нь талархлаар амьдардаг. За гомдлоор амьдраад байгаа хүмүүсийн амьдралд нь юу өөртөө татаад байна вэ гэхээр муу зүйл л харагддаг, боломжоо алддаг. Тэгээд тэр хүнд амьдрал нь маш хүнд санагддаг байна. Хэрвээ талархлаар амьдраад байгаа хүнд нь тэгвэл юу тохиолдох вэ гэхээр сайхан зүйл харагддаг, боломж нэмэгддэг, мөн амьдрал хөнгөн санагддаг байх нэ. Тэгвэл талархах үед бидний тархинд юу тохиолддог вэ? Энэ үед тархинд допамин гэдэг бодис ялгардаг байна. Допамин гэдэг нь болохоор урам зоригтой байх, идэвхтэй байх, баяр хөөртэй байх, тийм сайн тийм бодис байх юм л дээ. Тэгээд талархах тусам тархи улам сайхан зүйлийг хайдаг болт юм байна. Тэгвэл талархаад амьдраад байх юм бол бодит амьдрал дээр хэрхэн нөлөөлөх вэ? Үүнийг 3 жишээгээр харуулсан байна. Эхнийх нь болохоор өглөө босоод талархах. Тэгхийн бол тухайн өдөр илүү сайхан өнгөрөх нь. Хоёрдугаарх нь хүмүүст талархах. Энэ үед хүмүүстэй харилцаа улам их сайн талаараа гүнзгийрдэг байх нь. Гуравдугаарт нь биедээ талархах. Биедээ талархаад байх юм бол бие маань эрүүл байдаг байх болох нэ. Тэгвэл өнөөдрийн даалгавар одоо та бодоод эсвэл бичээд үзээрэй. 3 зүйлдээ талархаад үзээрэй. Зарим хүмүүс бодгол байх л та миний амьдралд одоо талархаад байх юм байхгүй гэд. Тэгтээ ядчил энэ маш энгийн зүйлд талархлаар эхэлж болно. Жишээ нь өнөөдөр нар гарсанд баярлалаа гэж болно. Ядчил чи өнөөдөр амьд байгаадаа баярлж болно. Өөр энэ мэтчлэнгээр бодоол байнгут талархах зүйлүүд нэмэгдээл байдаг байх нэ. За амжилт, дараагийн контентоор уулзцгаая. Баяр таа.